чи хүүгээ авах ч юм уу? За ороор. Эрэгтэйчүүд ийшээ баяртай. Игүнэ баяртай. Абаагаа өмсөх юм уу? За, тийш очие. Нааш. За, орой. Рушинт нотстай. Усны гэр болоосаа амар том бизаар болж байгаа. Юу нэ? Тэгээ эдний нөгөө сургалтын авч болох юм байна гэж ярилцсан. Энэ хүүхдүүдэд нөгөө сэлж сургадаг спортоор хичээлсэн хөлтэй хүүхдүүд болоод зүгээр л сэлж сурах гэж байгаа, бассейнд орох гэж байгаа. Тэгээд сэлж чаддгүй хүүхдүүдэд сургалт явах юм лээ. Би бол нэг муухан сэлнэ. Тэгээд анууч гэсэн гайгүй сайн нохоос амардаг. Ямар ч юм живгүй гэж. Яа одоо харин сайн сэл сурах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэд гол газар төлөвлөсөн байгаа. Манай хүмүүс бол бахан хөвч чадна те. Гэхдээ бас яг олон усны сайн ерөөсөө баах байгаа. Сэтгэлийн мэргэжлийн зөвлөгөө аваад тэгээд үйлчлүүлэх боломжийг үзэх гэж байгаа. Игүнэ ас хийгээд нэрэ. Юу галаж тань. Ийм би хадлах гэдэг. Цааш ирмэлдэл ийм араа ийм тогтсон юм. За хөл тол. Энэ аяг хөлөхгүй. Эндээс барьчих болно энэ ирмгээс. Жижиг запас Миний хувьд ч гэсэн анх удаага орч үзэж байгаа. Игүнэгээ бас анх удаага дорыг хамгаалалтаа бид мэдгүй байсан. Гэсэн бол сонирхчихсэн ч гэсэн хүүхдүүд юм уусаар болж байгаа. Хэцүү юм арай хэлтэй одоо бол болсон тийм. Яг асан дотор үзье гэж бодлоо. За ямар юм? Бид шилийн зүүч чигчтэй хэрэгтэй. Бид шилийн зүүч шаардлагатай. Нико энэ дээр сууч. Дөрэ ерөөхдөө хүүхдүүд ингээд өөрсдөө тэнцвэр олчихлаа амар. энэ тэр мөрийг асуугаад тоод явчих. Сайн байна уу? Өөрийгөө тэнцвэрч өгөөч. Би усээс бас сургалтын нөгөө багш баяраа. Энэ 2012 оноос хойш. Анх ирж байгаа хүмүүс юу хэлэх ёстой байдгүй гэж мэдэх байгаа хүмүүс мэдээлэл. Анх ирж байгаа усуд шүү дээ. Тэгэхээр шинжлэх цагаан айсан юм шиг. Айсан юм гатуу. Тэрний үстэй. Тэрийг уусаа энэ ирээд нөгөө юу төлөв мөнгө тэгээд тэрнээс өмнө яг
Эцнийгөө хувцас. Малгай шил, байлиг, халаат тэгээд угаалгын эцэст. Угаалгын эцэст нь болохоор савн, алчуур, бие угаах савн, шампунь тэгээд хавч. Тэгээд ирэхдээ тэгээд болчих. Төлтэй ямар байдаг? Төлөвний хувьд болохоор нэг удаагийн оролт болохоор бараг хүүхэд болохоор 10,000 болсон юм. Том болохоор 17,000 болсон. Нэг удаа сар мараараа багц гэж байгаа. Сар мараараа багц байдаг. Хүүхдээ 8 удаагийн оролт 30,000 байна. Тэгээд 12 оролт нь болохоор 60,000 болсон. Энэ нь болохоор чөлөөтэй оролт. 7 хоногийн бүх өдөр цагийн үеэр яаж хийж байгаа? Өглөө 8:30-аас орой 9 цаг. Юурээс огт сэлж байгаагүй манай хүмүүс жишээ нь. Тэгээд тэр яг бүр сэлж сураагүй багшаад багш нь тусдаа нөгөө бассейнд орох өмнөөс тусдаа багш нь болохоор заалгүй тарихын тусдаа. Анхаж явах юм шиг. Тэр нь болохоор нөгөө том хүнийх нь 120,000, додоор 3 удаагаар. Додоор 2 удаагаар явахдаа арай хямдхан. Тэгэхээр сард нэг 12 оролт нь болохоор 150,000 болчихсон. Тэгээд нөгөө 8 удаагийн нь 100 орчихсон. хятад нийтдээ ер нь хэдэн гэсэн ажиллаж байгаа. Одоо төв гэсэн бас хамгийн том нь гэж хэлж байгаа. Хамгийн том нь. Гүн хийдвээ ийм талбай нь Одоо ухтнууд 25 м. 25 м. Тэгээ 25 м гэсэн. Энэ талбай болохоор нийтдээ 50 гэж байна. Яг тэр намтай яг болчихсон. За. Тэгээд ийзээ доошлоод энд болохоор 5 м гэсэн. Тийм сургалтын хэмжээ. Тэгээд 6 замтай. Хүүхдүүд ер нь хэдэн настайгаас эхэлж байгаа? Ер нь яг манайд яг 6 наснаас эхэлж байгаа. Сургалт авах хэрэгтэй. Тэгээд яг ихэвчлэн дагуулад орж ирэх юм бол 2-3 настай хүүхдүүд тэгээд яг удаан байх гэж байна. Нэг явцад хүүтэн тастай. Температур нь тогтмол хэдэн градус? Яг оо. Эхний температур манай хөлөг тогтмол 26 градус байдаг. Гэтэ ерөнхий бассейнуудын температур бол 24-өөс 28 орно. Энэ 24-өөс 28. Манай хөлөг дундчаар яг дундуур нь байна. 24. Яг өдөр болгоны яг компьютер хийх. За. Өөрөөр дадлах сэлэлтийн техник зааж ах шиг байна. Яагаад дуурсан юм? Гараа гамдэж байгаа. Үгүй чи яагаад өрөөгөө хөтөө? Өрөөгөө амны савар юм. Хөөе, дараа би нэг орч үзээд тахт юм байлаа. Чин нохоо самарлаа. За. Сая намайг харсан уу? Ингэсэн, мөрчсөн. За. Гар бол өмнөдөө тийм хүү. Хөл болохоор энэ хэсгээрээ би энэ хэсгээрээ ер нь ингэж урагшаа өвдөг нуурахгүй. Тэгээд яа нөхөө яаж хэлбүү яг тэгж. Гэтэ чи өөрийнхөө нэг сэлчих амар гоё шүү дээ. Чи намайг анганд орох гэдэг юм. Үгүй зүгээр гэр бүлийн эрэхтэн. Тэгээд авчил. Тэний батлын шат өөр. Амар гоё шүү дээ. Тий. Ишээ.
асуудал үүсвэл энэ юутай хашлагтай маш ойрхон явж байгаад барьж авах боломжтой явах хэрэгтэй. Тэр өдөр шиг авчих. За. За тэгээд ингээд ашигламаа Шилээ яатсан бэ? Эний яа. цаан ч мэдгүй хаанчлаа. Би тэрийг хэрэглэхгүй. За. Зүгээр. За, болов. Хэрэглэхгүй байж болох юм уу? Болох байхаа. Гэтэ муу штэ. Уг нь болохгүй юу? Тий, уул нь муу. Эцэг ийм шиг мэдтэй надаас өндөр биш таа. Nee. А энэ мэдтэй. Наач юм. Би чи мэдтэй. Чар. Би чи энэ мэдтэй. Би үдээ тасчихсан. Ингэж бэлдэхгүй энэ дотор байдгүй баха аа. За. Энэ захын чи ингэж би авч ин гинт чи юу л намайг аврах хүмүүс байж байгаа юм уу? Бага шүү дээ. Тэнд ээж шүү дээ. Сая оюут нь яг ирэх цаг чи хинч авахгүйсэн шүү. Би ойрхон байсан болохоор. Энд чинь нөгөө аврах юутай юм чи живэхгүй л дээ. Энэ чинь үсгээр болохоор мэд гарах толгойн живчих юм Зааж одоо яг энэ техник зааж ийн харж. Энэ анаг дуурайгаад яг ингэж хөдөлгөөн хээ. За энд нэг сургалтанд хамрагдж байгаа хүн байна. Нилээн гайгүй техникээ сурч хийж байгаа юм байна. За манай хүн бол яг байглаасаа яаж голын усанд сэлж ийсэн тэржийн голын усанд яг тэр өөрөө хинт заалгаагүй техник муухан хөвдгий. За ягүнэ сая ус руу орсон те дахиад орох уу? Орох юм уу? За. Стаугүй юм шиг байна те. За гаргач наач. Хайгаад юм. Энэ хооронд явахаар ядарч гин үү? Амар ядарч. Харин би тийш явахаас айгаад шиг живчиж магадгүй гэж. Энэ бүх юм болчихсон. Энд чинь шал өөр дугуйн хас арай өөр болчих ажиллана шүү дээ. Тэр болцонгууд нь онцсон байгаа юм шиг. Гэтэ сэрэх баха. Багнах цаа. Ундрага энэ доор гахтаж бүр цас болоо болчтой шүү дээ усан. Миний нүд ингээ усанд аягүй улаарч тийм аа. Тэр нүдэн шилээ зүгээс. Юуг усанд ч ихсэн адилхан. Тэр нүдэн шилдэг нэг ганц хоёр жиж хийсэн. Жиж.
Hänschen klein, geh mal rein in die weite Welt hinein. Stock und Hut steht ihm gut, ist gar wohlgemut. Doch die Mutter weinet sehr, hat ja nun kein Hänschen mehr. Wünscht ihr Glück, sagt ihr Blick, kehr nur bald zurück. 7 Jahre trüb und klar, Hänschen in der Fremde war. Da besinnt sich das Kind, eilt nach Haus geschwind. Doch nun ist's kein Hänschen mehr, mein Enkel soll ganz sehr. Taumelt an, schwimmen kann, wird er wohl heran. Amina, ich muss auch da hingehen. Ich werde rausgehen. Gerade ich setze alles nicht vorbei. Wissen nicht, wer es wohl sei. Schwester spricht, welch Gesicht, kennt den Bruder nicht. Kommt daher sein Mütterlein, schaut ihm kaum ins Auge hinein. Ruft sie schon, Hans mein Sohn, grüß dich Gott mein Sohn. Чи тэрийг харж байна уу? Миний охиныг харж байна уу? Наана битээ зогсонд байгаа халтар нь цаашаа буу. Ээж байхгүй. Гараад ирсэн. Аюу байхгүй болсон. Одоо гараад ирсэн. Шууд дотор нь юу яахгүй юу? Хамраараа амттай гадагшлуулаад орохгүй юу? Гараад ирсэн. Чи өсрөх юм уу? Болно шүү дээ. Ээж өсрөх гэж байна. Sento
Дээшээ зогсоороо ягүнэ. Дээшээ зогсоороо. За бэлээ. Ягүнэ. Дараа том болж байгаа үсрээ. За одоо бэлээ. За. 뭐가 됐습니다. Басан баг үнэхээр гоё юм би анх удаа орж ирсэн. Намайг хатаа. За, одоо гарцгаая. Тэгвэл. За. Өнөөдөр За ярьчих шүү дээ. За тэгээд. Гарч байгаад ярьчихё. За. За хоёроо гарыг. За, гарлаа шүү. Баяр минутны шилэн. Юу усны ярал руу. За. Яа одоо гойч хон шумбуулж байгаа дагуулхаас. Тарц амрал хурцсан шүү дээ. Гараад ирсэн үү? Баярлалаа гэж хэлсэн үү? Би авчирсныг мэдсэнгөө уучлаарай. Баярлалаа. Минь Жай. Яй. Ундраа. Хөөе. Яс тимээр дараад юм. Нашринт тавьж байгаа тусанд халуун шүршүрт орчих. Тэгээд гараа. За. Нүхэн шаппут. Бага. За. Хөөе, тэгж амир дараад таа. Жужган зөндөө утчлаа. Өндөр анхудаа гэсэн орчсон. Ямар гоё эсэ. Тэгээд хамгийн амар гүн хэсэгт нь тэгэхээр өсөрч үзсэн. Тэгээд ихэндээ амар айжсэн чинь зүгээр. Тэгээд бас айгаа гоё их устай бас их гоё тийм зүгээр нэг орж үзэж байгаагүй юмдаа орж үзсэн. Бас гоё байдаг. Дөө гоё эсэ. Ой ямар эсэн. Айгуу гоё. Би өнөөдөр ээжээ өсөр зурснаас гадна бараг сэлэж зурцсан. Тийм. Стомондоо тийм. Би хэдэн удаа холирмынтэй ус зайлгсан. Би гэж хэлсэн. Амар нугаа хийсэн ч удаа оруулсан шүү. Ягүнэ бас зайлгсан. Тэгээ ягүнэ октод их ороод ирсэн байгаа. Тэгээд ямар ч гэсэн амар гоё юм аа. Яг ийм гоё ийм кайфтай гэж өрсөн бодоогүй. Амар таалагдчихэв. Басан тэгээд боломжийн үнийн үед ч гэсэн аягүй боломжийн санагдаад байгаа. Тэгээд амар гоё цэвэрхэн тухтай юм байна. За тэгээд басан гарсан дуутай гэр бүлийн сэтгэл маш өндөр. Одоо ингээд басан сайхан цагийг маш гоё өнгөрүүллээ. Тэгээд гадаа харах болсон байна.
Өнөөдөр уг нь жоох эртхэн төлөвлөсөн боловч нөгөө хүүхдүүд маань тэнцэнтэй байгаад тэгээд гадаа л эзэний харах болсон байна. Юу ч харагдахгүй байна штэ араа.